За сайн бацгаана хүүхдүүд ээ. Бидний өнөөдрийн сэдэв улс төрийн үзэл суртал. За дараах асуултанд хариулцгаая. Улс төрийн үзэл суртал гэж юу вэ? Яагаад түүнийг судлах бид шаардлагатай вэ? За энэ асуултын хүрээнд ингээ аваад үзэхэд дараах асуулт биднэрт тавигдана. Үйлдвэр аж ахуйн газар хэний мэдэлд байвал зохистой юм бэ хүүхдүүд ээ? За нэг талаас засгийн газрын мэдэлд байгаа үйлдвэрийн газрыг хувьчилж хувийнханд өгөх хэрэгтэй гэж зарим нэг хэсэг нь үзэж байна. За нөгөө хэсэг нь бол хувийн мэдлээс улсын мэдэлд шилжих нь зөвөө гэх мэтчлэн байр суурьтай байж болж байна. За энэ тохиолдолд хүмүүсийн өөр ялгаатай байр суурь нь үзэл сурталыг бий болгоход нөлөөлдөг байна. За нийгмийн тодорхой бүлгийн үйл ажиллагааны туршлага амьдралын нөхцлөөс үүдэн бий болдог. Онлын үзэл санаа эдгээрт үндэссэн үйл ажиллагааны удирдамжийг багтаасан үзэл бодлын системийг үзэл суртал гэж нэрлэдэг байна. Тэгэхээр эндээс бид нар үзэл суртал гэдэг нь үзэл бодлын систем байдлаар төлөвшдгөөрөө байр суурь тухайн хүмүүсийн байр сууриас ялгаатай байна гэж харна. За нөгөө талаас үзэл бодол нь онол үзэл санаан дээр тулгуурласан байдгаараа шинжлэх ухааныг давуу талыг ашигласан тэй холбоотой юм аа. За тэгвэл өнөөдөр дэлхийд дахина өнгөрсөн түүхэд аваад үзэхэд 5 үзэл суртал илүү голлож байна. За тэгээд 5 зохилогч үзэл сурталуудын агуулгыг өнөөдрийн хичээлээрээ авч үзцгээе. За нэгдүгээр консерватизм, либерал, социал-демократ, коммунизм, фашизм. За альва улс төрийн үзэл сурталыг судлахдаа 2 шалгуураар авч үздэг. За эхнийх нь бол нийгмийн хөгжлийн ямар загварыг сонгосон бэ гэдгээс нь хамааруулаад барууны төвийн зүүнний гэж ангилдаг байна. За нөгөө талаас зорилгоо хэрэгжүүлэх аргаар нь радикал, консерватив, реформист хэмээн ангилж авч үзэх боломжтой байдаг байна. За тэгвэл баруун болон төвийн зүүнний үзлүүд хэрхэн гарч ирсэн бэ гэдэг аваад үзэхээр 1789 онд Францын үндэсний ассамблеийн анхны чуулган дээрээ 16 дугаар Луис хааныг шүүмжлэгчид гол эндэрт суудлын зүүн талд суусан. Хамгаалагч дэмжигч нар нь баруун талд суусан түүхээс үдэн барууны зүүнний гих улс төрийн үзэл сурталууд бий болсон байна. За ингээд улс төрийн үзэл сурталлаас хамгийн ихнийх нь либерализм. За энэ нэр томьёо нь эрх чөлөө хэмээх утгатай үг байна латин хэлний. За түүхийн хувьд аваад үзэхээр 17-аас 18 дугаар зууны үеийн хаант ёс тэр үеийн нийгмийн дэг журмын эсрэг хүчнүүдийн тэмцлийн явцад ингэж үүссэн гэж үздэг. За тэгээ энэ либерализмын гол үзэл санаа бол ерөөсөө хувь хүний эрх чөлөөг хангах ёстой. За ингэж хангахын тулд хувийн өмч болон чөлөө төрсөлтөөний эрх чөлөөг хүлээн зөвшөөрч уг эрхийг хуулиар хамгаалах явдал гэж либерал үзэл санааг баримтлагч либералууд үзэжсэн байна. За өөрөөр хэлэх юм бол эдийн засгийн эрх чөлөөн дээр үндэслэж тухайн үед эдийн засгийн эрх чөлөө зах зээлийн харилцааг ихээхэн чухалд ингэж тооцож авч үздэг байсан. За энэ нь бол ардчилсан байгууллал тогтоох гол баталгаа гэж ингэж эдийн засгийн эрх чөлөөг үзэжсэнтэй холбогдсон гарч ирдэг байна. За ингээд энэ уламжлалт либерал үзэл маань цаашдаа неолиберализм гарч ирэхэд нөлөөлсөн. За 20 дугаар зууны эхээр бол шинэ үзэл санаа гарч ирж байгаа нь неолиберализм бөгөөд за энэ үзэл санааны гол агуулга нь бол ерөөсөө л нөгөө төрийн зохицуулалтыг хүлээн зөвшөөрөх нь чухал юм байна гэж ингэж үзэжсэнараа онцлог байдаг. За ингээд цаашаа аваад үзэхэд улс төрийн үзэл сурталын дараагийн хэлбэр бол консерватизм гэдэг. За энэ үг маань өөрөөр латин хэлний хадгалах хамгаалах гэсэн утгатай юм үг байна. За түүхэн хувьсгалыг аваад үзэхээр Францын их хувьсгал ялаад түүний нөлөөгөөр хуучин бүхнийг хаалж шин цоо шин зүйлийн үнэт зүйлийг бий болгох гэсэн нийгмийн их эргэлтийн эсрэг үзэл санааг баримтлал олж ингэж үүссэн байдаг байна.
За тэгээ хүн бол одоо энэ үзлийн маань гол санаануудын нэг бол хүний одоо чадварт үл итгэх явдал байдаг. Өөрөөр хэлэх юм бол хүнийг бол угаас одоо юм нүгэлт амтан гэж үзэж түүний ухаалаг байдал, ухаалаг бус байдал тэ энэ агуулгадж байдаг хүнд өөрт нь. За нийгмийн өөрчлөлт хөдөлгөөний үр дүнд илүү эерэг нийгэм одоо улам цаашаад эерэг шин зүйл рүү тэмүүлнэ гэхээс илүүтэйгээр ийм хүмүүс бол угаасаа ийм чанартай юм чинь сөрөг үр дагаврыг одоо хүргэж болзошгүй гэж ингэж сэрэмжилдэг байсан байна. За тэгээ энэ үзлээс улбаатаагаар уламжлалт ёс заншил. За тэгээд амьдралын тогтсон хэм маягийг зөвхөн одоо боловсронгуй болгох үзэл санааг л одоо энэ консерватизмын үзэл санаа маань илэрхийлдэг байх нэ. За тэгээ цаашдаа бол хүчтэй төртэй байх ёстой бөгөөд одоо элитийн үүргийг илүү онцолж байсан. Элит буюу нийгэмд одоо цөөнх элит хүмүүс бол удирдах ёстой. Консерватизмынхны одоо ярьж байгаа зүйл бол ерөөсөө олонхын засаглалыг үедтэй төр хүчтэй байж чаддаггүй. За иймээс одоо өөрийн чадвараа алддаг. Үүний улмаас бол нийгмийн тогтворгүй байдал цаашдаа бий болоод эцэст нь дарангуйлт хүргэх юм эрсдэлтэй гэж ингэж болгоомжлдог байсан. Тэгэхээр ерөнхийдөө бол консерватизмын гол санаа бол уламжлалт ёс заншлалыг тэргүүнд тавих санаа байсан байна. За ингээд улс төрийн үзэл сурталын дараагийн хэлбэр бол социал демократ үзэл санаа. За энэ үзэл суртал нь бол ерөөсөө ардчилсан социализм гэж нэрлэгддэг. Эдүүгээгийн нийгмийн шин төлөв байдалд хүргэх нийгмийн өөрчлөлт шинжилтийн юм тасралтгүй үргэлжлэх үйл явц гэж ингэж үздэг. За тэгээд социал демократ үзэл санаа маань үндсэнийг 3 үеийг дамжсан гэж түүхнээс нь авч үзэж болдог. За 1950-аас 60 оны үед бас социалист намуудын мөрийн хөтөлбөр баримтчгээ ингэ боловсруулж эхэлсэн үе гэж ингэж үздэг. За ингээд 51 онд одоо Франкфуртод социализмын хурлаас баталсан тунхаг өчигт одоо нэгдмэл үзэл санаа байх одоо юм шаардлагагүй ганцлсан байдаг. За үүнээс улбалаад нөгөө нэгдсэн үзэл санаа байх шаардлагагүйгээд одоо тэрнээс улбаатай нийгмийн хөдөлгөөнүүд нэлийн шүүмжлэлт бас өртсөн ийм үеуд байдаг. За үүний дараагаар бол 3 дахь үе нь болох 1980 оноос 2 дугаар ахсаас өнөө хүртэл үргэлжилж байгаа ийм үе байх нэ. Тэгэхээр социал демократ гол санаа бол ерөөсөө ардчилсан социализмыг хамтд нь авч үзэх асуудал байсан. За ингээд хамгийн сүүлийн үзэл санаа бол одоо коммунизм байна те. Коммунист гэдэг маань өөрөө ив хамтаж гэсэн утгыг илэрхийлдэг. За 11-р зууны Францад одоо тариачдын зарим эрх ашиг сонирхол түгээмэл үйл ажиллагааг тодорхойлоход хэрэглэгдэж гарч ирсэн ийм түүхтэй байна. За тэгээд коммунизмын гол үзэл санаа нь ерөөсөө л тэр хөрөнгөжин баяжих явдлыг устгаж одоо туйлын тэгш байдлыг тогтоох нийгмийн үзэл санаан дээр л ингэж толгуурладаг. За энэ үзэл санааны үндэслэгч одоо баримтлагчдын нэг бол Маркс бол ялцчихгүй юм уу. За Маркс бол коммунизм гэдгийг бол дан ганц нийгмийн тэгш байдал хувийн эмчийг устгах санаа төдийгүй. За пролетарын дарангуулыг тогтоож капиталистууд хийгээд хөрөнгөтнүүдийг үндсээр нь устгах зохион байгуулалттай ангийн тэмцэл рүү дээр суурилсан юм зайшгүй хувьсгалыг хилж байна гэж үзэжсэн байна. За тэгээ энэхүү анхны алхмыг хийсний дараагаар нийтийн өмч бүхий төгс юм шин журмыг тогтоож нийгэмд ангийн ялгаа үгүй болноо. Тэгээд цаашдаа төрч өөрөө үгүй болноо гэсэн санааг л илэрхийлж байжээ. За фашизмын үзэл санаа бол Италийн багц гэсэн утгатай үгнээс гаралтай байна тий. За түүхэн хувьд аваад үзэхээр 20 дугаар зууны их үе буюу дэлхийн 1-р дайны үед энэ үзэл санаа бол бүрэлдэжсэн. Дайны уршгаар тухайн үеийн капиталистууд улс орондоо үүссэн хямрал үгүйрлийг одоо либерал ардчлалд нэлээд бэрхшээл учруулсан. Тэгээ энэ хямралын үе бол одоо энэ ардчлал даван тулахад бол хүндрэлтэй байсан. За тэгээ энэ үе тэрэн дээр тулгуурлаад энэ үзэл санаа бол хүмүүсийн дунд гарч ирсэн гэж ингэж үздэг. Тэгээ айхтар энэ фашист одоо системийг те бүхэлдэн нэгтгэх одоо юм 3 л үзэл санаа бол байдаг. За иррационализм буюу хүний оюун ухаанд итгэхгүй байх тухай асуудал. За тоталитаризм буюу бүх нийтийн хяналт шүүлтийг тавьдаг. За 3 дахь нь бол үндэсрэхэг одоо милитарист үзэл гэсэн ийм 3 үзэлээр толгуурлагдав.
За яагаад өнөөдөр фашизмыг дэлхийд даяар аимшигт аюулыг санал хийлж ясан энэ үзэл санааг судлах болж байгаа юм бэ гэхээр үндсэн хоёр шалтгаан байна. Түүхэнд бас энэ хүү эмгэнэлт талдааг ирээдүйд дахин давтахгүй тулд энэ үзлийг маш сайн судлах шаардлагатай. За хоёрдугаар талстаа улам төгөлдржүүлэх үүднээс энэ ардчилсан нийгмийн үзэл санаа талаарх ойлгоц мэдлэгээ улам сайжруулах, дэвшлүүлэх явдал бол чухал учраас энийг судлах юм шаардлага байна гэж үзэж байна. За ингээд дээрх 5 үзлийг харьцуулаад аваад үзэх юм бол мэдээч ялгаатай үзэл санаанууд их байгаа боловч эдгээр үзлүүд нь бүгдээрээ л нийгмийн гол өөрчлөлтийг авчирдгаараа бас юм нийтлэг зүйлүүд байдаг бахнэ. За ингээ нийтлэг ялгаатай талыг сурагчд маань эндээс нэлийн товчхон бас ангилж авч үзэж харах байхаа гэж бодож байна. За ингээд хичээлүүдээ судалгаад асуулт тестэндээ амжилттай хариулаарай.